Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Их хотын зөв хэмнэл нэвтрүүлгийн ээлжид буюу энэ удаа 11 дахь дугаар эхлээд бэлэн болж байна. Тэгэхээр манай энэ удаагийн зочноор нутгийн шийдэл төрийн бас байгууллагын тэргүүн жорлонгоо өөрчлөе төслийн санаачлагч бөгөөд удирдагч. Тэгээд одоо миний мэдж байгаагаар энэ хүн бол зохиолч, улс төрч, нийгмийн зүтгэлтэн энэ сайхан эмэгтэйг та бүхэн тань оюун гэрлийгээ урьж ирүүлээд байна. Сайхан зусж гэнэ үү? Сайхан зусж гэнэ. За сонирхолтой нэвтрүүлэг хөтэлдэг болсон байна. Баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ ер нь бол яг бид нар их хотын зөв хэмнэл гэдгээр юу хэлэх гээд байдгүй гэхээр энэ их хот гэдэг бол өөрөө хүн амын бөөгнөрл. Хот дотор байгаа хүн бүр өөрөө хариуцлагатай хэмнэл нь зөв байж гэмээ чинь тэр хүмүүсийн үйлдэл босцтой эргээр нөлөөлж яадаг. Саар нөлөөлж хүнд нөлөөлдөг, одоо сайн нь ч нөлөөлж яадаг. Тэгэхээр энэ бургилсан амьдрал дотор байгаа энэ нөлөөллийг эерэг болгоход манай нэвтрүүлгийн зорилго оршдог. Ингээд бид бол яг энэ чиглэгдсэн одоо яриаг өрнүүлдэг юм аа. Тэгэхээр манай өнөөдрийн зочин бол өөрөө сонирхолтой зочин. Тэгээ би бас сая энэ хүний бас ингээд ярилцлагуудыг бас сонирхоод сонсоод явдаг. Ер нь бол бас нэг төрлийн фэн юм байгаа. Тэгээд Төвсгөл аймгийн Тариалан сум төрсэн. Тариалан сумд одоо маш ажилсаг аав багш ээжтэй одоо амьдарсан одоо амьдарч исэн энэ хүүхд төрж өссөн хүүхд байгаа. Тэгэхээр яг бага наснаасаа яг энэ би зүгээр хөдөөгийн амьдрал яг нүүдэлчин ахуй мал аж ахуйн амьдрал тэгээд одоо сурагч ахуйн тэр эрдэм номд боловсрох энэ хоёрыг аягүй сайн хослуулж бас өссөн юм байна. Тэгээд тэр хөдөө амьдарч исэн хүүхэд Улаанбаатар хотод боловсрал эзэмшгээр амьдралаа одоо өөрчлөхөөр ирээд дараа нь Америк нэгдсэн улсад суралцаад за ингээд улс төрийн амьдралд яваад байгаа энэ юу бол өөрөөр хэлбэл нэг иргэн хүн хөдөө амьдрал Монгол улсынхаа нийслэлд амьдрах одоо өөр бусад гадаад орны төвд юм уу тэ айл нэг хотод амьдрах гэсэн энд өнцгөөс хоёул яриага эхлэх үү. За тийм хотын хэмнэлэнд тийм. Тэгэхээр яг өөрөө ч хэлсэн яг зөв. Би Тариалан гээд сумын төвд төрсэн байгаа. Тэгэхээр тэр сумын төв чинь бүр хөдөөнөөс өөр шүү дээ. Бүр хөдөөнөөс өөр. Гэхдээ хөдөө ухаорсон цагаас хойш бол хөдөө мал дээр зуныхаа амралтыг өнгөрөөжсэн байгаа. Тэгэхээр зэрэг бол яг малцны хотны амьдрал мэдж байгаа. Малцны хот мэдж байгаа. Сумын төвд амьдарч исэн байгаа. Тэгээ аймгийн төвд амьдарч исэн. Өсгөл аймгийн Мөрөнд бол их олон жил амьдарсан. Тэгээ Улаанбаатар хотод 93 оноос хойш амьдарсан. Гэхдээ Улаанбаатар хотод амьдрахаас өмнө Свердловск гэдэг Оросын одоо Екатеринбург хотод бол 4 жил сурсан. Москвад бас 1 жил сурсан. Тэгэхээр Улаанбаатарт амьдрахаас өмнө би Москва Свердловскоос амьдарсан. Тийм тэгээд дараа нь Америкийн одоо 2 том хотод 3 том хотод очиж сурсан юм байна. Нэг нь одоо Филадельфи хотод сурсан Америкийн анхны нийслэл, нэг нь Стэнфорд гэдэг дунд зэргийн хэмжээтэй тийм таруу байралтай хотод очиж сурсан. Дараа нь Йелийн их сургуульд бас нэг оюутны хотгонтой үйлдвэрийн хотод очиж сурсан. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол амьдарчсан хотууд гэх юм бол их олон болцоод байна л да одоо. Тэрэн дотроос мэдээж хэрэг Улаанбаатарт ирж амьдрахад бол одоо Улаанбаатарын амьдралдаа дасахын тулд би гэр хорооллуудаар амьдарч исэн. Ярмагт амьдарч исэн, Баян хошуунд амьдарч исэн. Айлын байрнуудаар, карма өрөөнүүдээр амьдарч исэн тий. Айлын карма өрөөнд амьдарч исэн, айлын байр түрээслээд амьдарч исэн. Тэгээд дараа нь өөрийн байртаа бичил 6 дугаар хороолд амьдарч исэн. Одоо хаан улдүрхт амьдарч байгаа. Тэгэхээр Улаанбаатар хоттоо гэхтэл яг хотын дөрвөн ууландаа цууршихын тулд нөгөө чулуу нэг байрнаас өдлөл 3 жил нэг байраа алдгүй гэдэг шиг тий. Тэр 3 жил байраа олдлоо би ч одоо Улаанбаатар бас амьдарч үзээгүй бас дүүрэг бараг байхгүй шахуу болтлоо айлуудын карма өөрөө хашаа хороод амжиж явсан. Тэгж жагаад одоо гэр хорооллын амьдралаач мэдж байгаа. Байрныхаа амьдралагч мэдж байгаа. Тэгээд одоо хаусын маягийн амьдралч бас мэдээд байна. Тэгээд тэг иймэрхүү байдлаар бол ер нь их хотын хүн болох гэж их олон жил явж байна л да. Тий. Тэгээд одоо ингээд юу гэдгийг их хотын хүн болох гээд явж байгаа тэр
юу анхаарах ёстой гэдгийг хүн юунд дасан зохицох ёстой гэдгийг одоо би тэд өөрөө ч гэсэн ярьдаг ингээл нэг хот дүрмтэй байх ёстой гэх тээ. Тэгэхээр бид бол бас тэр дүрмийг мэдрээгүй мөртлөө амьдрал тэр дүрмийг бий болгоод идэх тээ. Тэгэхээр амьдралын тэр дүрмд яаж хүн дасан зохицдгийг одоо шээ тээ. За ер нь бол яг би ч одоо яг нүүдэлч уламжлалын соёлтой хүн байна лээ. Одоо суур соёл маань. Тэгэхээр миний нөгөө нэг яг хөдөө өссөний давуу тал гэх юм уу суур соёл маань би бол маш бага хог хийдэг. Маш бага хог хайдаг. Тэгээд дээр нь хараал хэрүүлэр ерөөсөө ярьдаггүй. Тийм орчноос ирсэн байхгүй юу? Тэгээ анх одоо жишээл хөдөөнөөс ирээд хотод ирээд намайг хамгийн их цочроод ирсэн юм хоглохгүй. Одоо энэ их хогдын эцэсгэлгүй энэ их хогийг бүр яг хин яаж цэвэрлэх юм бэ гэдэг нэг тэр одоо бүр нэг барьц алдах гэдэг юм маань тэр хогтой орчин байсан. Хоёр дахь нэг миний хамгийн ирээл хотод ирээл барьц алдж байсан нэг юм энэ их хараал хэрүүлийг би яаж зогсоох юм бэ те? Яаж нөгөө хөдөөнийхэн тэр амгалан тайван бие биентэйгээ хүндэтгэлтэй харьцдаг тэр хиллэг маань хайччаа тэрийг би хаана хэрэглэх юм бэ гэмээр шахах хэрүүл хараал дотор эхлээд гинт орж иржсэн. Тэгээд энэ хоёр надад одоо Улаанбаатар хотод надад төрүүлсэн хамгийн хүн сэтгэлийн хоёр байхгүй одоо анх ирэхэд тэгээ би яагаад чи нөгөө гадаадын хотуудад амьдарч байхдаа үгүй манайхаас том хотуудад бас яг яаж амьдраад байгаа ингээд судалдаг болсон л доо. Тэгээд эренгүүт би чи өөрөө ирэхгүй цаашаа би хог хаягдлын менежментийн хоббитой болж байгаа. Өөрөө ирэхгүй цаашаа нөгөө хүний хоорондын харилцааг эерэг болгох талаар өөрөө ирэхгүй хоббитой болж байгаа. Тэгээд яалт ч хүн нөгөө асуудлаас зорилтонд бий болдог гэдэг шиг надад хамгийн түрүүнд хамгийн хүнд туссан асуудлаас л би хамгийн эерэг одоо шийдлийн төлөө нэг мэдсэн айгүй олон жилиг зарцуулсан. Тэгээ энэ олон шийдлүүд дотроос явж ерөөсөө хүмүүсийн шийдэж чадахгүй байгаа асуудал руу л барьж орё. Нэгэн тал одоо хотынхан бүгдээрээ бие биенийхээ хажууд биенийхээ хажууд худагнаасаа усаа ууж байгаагаас хойш ирээдүйн хойч үедээ цэвэр хотыг үлдээ гэвэл одоо энийг л цэвэрлэх юм байна гэж одоо би жорлонгийн асуудал руу орчоо явж байгаа байхгүй юу. Тэгэхээр хамтдаа нийлж шийдэх нэг асуудал маань жорлон юм байна. Нэг асуудал маань хог юм байна. Нэг асуудал маань харилцаа юм байна гэдэг ийм л ойлголттой би одоо их нэлээд олон жил явж байгаа. Зүгээр нарийн тэр хотын дүрмүүд гэдэг бол тустай бас одоо улс төрийн одоо зохион байгуулалтын асуудал л та. Тэр дүрмүүд бол яах ёстой вэ гэхээр ерөөсөө одоо барууны хотуудад очиод ингээл амьдарч хахт чинь тэнд нэг ч хүн хог хаяхгүй байгаа байхгүй юу? Яага хог хайдгүй гэхээр хотын нөгөө нэг хурлууд нь дандаа нээлттэй болж идэг. Хотын нээлттэй хурлуудаа иргэдэн дандаа очиж сууж идэг. Тэгэл хурал дээрээ хаана хог бөгнөрсөн байна, хаана одоо барилга байгууламж барих чинь тэр хавийнхаа барилга байгууламж засвар үйлчлэгээ хийж байгаа юм бол хогоо яах юм, хогныхаа зардлыг хэн гаргах юм, энэ зардлынхаа мөнгийг хаанаас цуглуулах юм гээл дандаа мөнгө ярьж байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө л нэг юм хийх болгонд тэрийг цэвэрлэх, арчлах мөнгийн давхар ярьж байдаг учраас нөгөө иргэдэн сонссоор гад нэг газар нэг хогийг менежментгүй хаяхтал тэрийг цэвэрлэгчийн зардал нь надаас татвар авна штэ гэж эргэж хүн дээрээ бууддаг юм билэ. Яг бол бусд бүх хотуудад бол нөгөө хотын татвар нь иргэдээсээ авдаг. Иргэд нь хотынхаа татварыг төлж хотод нь өөртөө иргэдийнхаа мөнгөөр хот нь амьдардаг. Татаасны хот гэдэг ойлголт байдгүй. Иргэд нь л хотоо санхүүжүүлдэг. Ийм одоо хотуудад л би очиж хурлуудад нь суусан л да. Тэгэхээр зэрэг тэр хотод хүн цөөрүүл дарамт нь ихсэж татвар нэмэгдэнэ. Тэр хотод хүн олон байвал татвар нь багасаад дарамт нь багасдаг. Тийм учраас хүмүүс гоё хөгжин. Тийм хот нь хөгжин. Тэгээ хүмүүс нөгөө нэг татвараа харьцангуй бага байлгахын тулд олуулаа байж эвтэй найрамдалтай амьдраа сурцсан. Олуулаа байх юм бол нэг хүнд ногдох татвар нь бага байна гэдэг. Ингээд олуулаа эвтэй найртай байгаа сурцсан. Ийм одоо соёлууд хөгждөг юм билээ л дээ. Манад бол олуулаа болгоцсон маань нэг ад үзээд байгаа юм шиг уур амьсгал гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг би бол одоо хот бол цаашдаа мэдээч хэрэг өөрөөгөө санхүүжүүлдэг систем рүү явах. Тэгэд ирэхэд бол бид нар хотоо санхүүжүүлэхийн тулд эхлээд өөртөө хашаагаа санхүүжүүлж сурах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг би нөгөө нэг жорлонгоо өөрчлөе гэдэг хөдөлгөөнөө хийхдээ анханасаа яаж хийсэн бэ гэхээр таны хашаан доторх жорлон хинч цэвэрлэхгүй. Таны хашаан доторх жорлон хинч авч өгөхгүй. Та өөрөө жорлонгийнхаа гол санхүүжүүлэгч байх хэвээр. Та өөрөө гол цэвэрлэгч байх хэвээр. Тийм учраас өөрийнхөө цэвэрлэж чадах жорлонг л сонгож худалдаж авъя гэдэг л ийм л хөдөлгөөнийг өрнөсөн шүү дээ. Тэгээ хүмүүст ингээд жорлонгийн сонголтуудыг хичээлээ зааж явсараад за энэ жорлонг бол би цэвэрлж чадах юм байна. Ийм цэвэрлэгээний горимтой юм ирэх юм бол би авч явж чадах юм байна гэсэн жорлонгийн л хүмүүст зах зээлд нийлүүлж байгаа байхгүй. Тэгээ одоо амжилттай 300 гаруй айл жорлонгоо өөрчилж явж байна. 300 гаруй айл. Тийм 300 гаруй айл болцоод байна. Одоо цаашаа энэ бол мянгаар нэмэгдээд явна л да. Тийм. Зөв. Ер нь тэгээд
тулгамдж байгаа асуудлыг зорилт болгоод тэрийг хэрэгжүүлэхийн төлөө явна гэдэг бол яг нөгөө тухайн хотод амьдарч байгаа хүн жоохон ч гэсэн өөрийн зүгээс оруулж байгаа айгүй том хувь нэмэр тийм. Өөрийн чинь хувьд бол одоо энэ жорлон гэдэг энэ том асуудлыг энэ бол одоо жоохон бол биш үнэхээр айгүй том асуудал. Ариун цэврийн байгууламж өөрөө шаардлага стандарт хангасан байж тэр хүмүүсийн тухтай амьдралыг бий болохоос гадна өвчин эмгэг тий. За тэгээд хөрсний бохирдол, цаашдаа агаарын бохирдол энэ чинь нөгөө тэр доор байгаа юм чинь агаарт тэгдэж штэ тий. Тэгэхээр энэ бүх аюу олон тийм олон асуудлыг хамтдаа шийдэх тийм зүйл рүү ороод явчихж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг барьж аваад айгүй идэвхтэй явж байгаа. Баяр хүргэе. Би бол дотроо аюу тэрийг баярлж хүлээж авдаг. Тэгээ 300 гэдэг бол бага тоо биш. Яагаад гэвэл зөв юм эхлээд явхад өөрөө зөв давлгаалж чаддаг тийм учраас цаашдаа бол энэ өөрөө чинь хийсэн зүйл мянгаар үржих болтугай гэж. За. Ер нь бол хамгийн гол нь би бол 300 бол бага тоо гэж ерөөсө бодохгүй. Тийм биш. Яг бол одоо олон улсын зээл тусламжуудаар ингээл жорлон өөрчилдөг байхгүй юу? 200 жорлон 100 жорлон энэ төр өөрчилдөг байхгүй. Тэг чин гадныхны мөнгөөр улсаас тийм биднэрт үр зээл тавьж хагаад зүгээр жорлон өгөөд тахтал нэг илүү 100-аас илүү явдггүй байхгүй юу? Тэгэхэд та 100% мөнгө өөрөө төлнө шүү. Та өөрөө жорлонгоо сонгоно шүү. Та өөрөө цэвэрлэн шүү гэд байхтал 300 зарагдаад дээр нь шүү өдөр болгон хүмүүс маань жорлонгоо өөрчлөлөө бид нар л уцтаад байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр манай модель бол зөв болж ийл гэсэн нотлогоо болж байгаа юм л да. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар энэ модельээр явах юм бол хөрсний бохирдолгүй ямар ч үнэргүй тэгсэн мөртлөө усны одоо хэмнэлттэй ийм одоо шийдлүүдээр цаашаа явах гэдэг байгаа байхгүй. Тэгээ одоо бол бүр жорлонгоо өөрчлөе гэдэг төсөл маань өөр цаашаа одоо жорлонтой дэд бүтцэнд холбогдоогүй мөртлөө жорлонтой хаусыг бид нар зах зээл санал болгох гэж бэлтэж байгаа шүү дээ. Тийм үү. За тэгээд бас дараагийн одоо яг бит хоёрын ярих чиглэл бол юу гэхээр одоо өөрөө бас гэр хороолд бол маш их анхаарлаа хандуулад явж штэ тий. Тэгэхээр одоо гэр хороолын яг өнөөгийн энэ төвшөнд за жорлонгийн бид нар өөрчилчлөө тий. За жорлонгийн өөрчлөхөөр ингээд дараагийн үе шатнууд нь харагдаад эхлэх байхгүй юу тий. Тэгэхээр тэр зүгээс өөрт чи одоо яг юу ажиглагдж байна? Энэ чиглэлээр ажиллаж байгаа юм. Ястай гоё юм ажиглагдаж байгаа штэ. Ингээ манай ангийн анхны худалдан авагч нар эхлээд нөгөө жорлонгоо өөрчлөх болоход нөгөө ихэвчлэн нөхрүүд нь ойлгохгүй. Эхнэрүүд нь хүчээр энэ өөрчлөлтийг би заавал хийн. Надад энэ өстой хэрэгтэй байна гэдэг ингээд өөрчилж байгаа байхгүй. Тэгээд эхнэрүүд нь ингээд жорлонгоо хүчээр өөрчлөөд дараа нь хүүхэд нь гэртээ бийцдэг болоод өөртөө гэртээ бийцдэг болоод ирэхэд нэг гүжүүд нөхөр ганцаархнаа гадаа модон жорлондоо бийцээд байна гэж байгаа байхгүй. Одоо тэр хүлээн зөвшөөрөхгүй. Нэг айлын л инээтэй ярьж байна л та. Тэгсэн чинь сүүлдээ өвлийн хүтэн болоод эхлэнгүүт нөгөө гэр дотор бүх хүн бийцсаад байхад ганц хүн ганцаараа гүжиж гатаа бийцсаад байгаа шүү дээ. Тэгээ тэр хүн сүүлдээ өвлийн хүтэнд бууж өгöd гэртээ бийцсэн гэж байгаа байхгүй. Тэгээ гэртээ бийцсаад эхлэнгүүтээ өө энэ чи болд юм байна шүү дээ. Манай жорлон чинь зүгээр юм байна шүү дээ гэдээ ойлгоод эхлэнгүүтээ юу болж ийн гингүүт за ерөөсөө энэ хавраас эхлээд нодлонгийнхаа модон жорлонг буулгая. Гингүүтээ модон жорлонгоо буулгаад булаад ингээд тэр хавийг ингээд цэвэрлсэн чинь хашааных нь бүр ингээд 4/1 хэсэг газар бүр ингээд цэлийсэн гоё зөв газар гараад ирсэн гинэ. Урд нь ерөөсө тэнд жорлон байдаг, муу усны нөх байдаг, тийшээ ерөөсө дөхөлтгүү гэдэг хүүхдээ ч очилдгоо өөртөө ч дөхтгүү нэг юм хашааны болон байгаадсан чинь тэр болон ингээд цэлийсэн гоё ногоо ургасан, гоё талбай болцсон. Тэнгүүт одоо энэ талбай дээр юу их вэ? Айгуу гоё талбай гараад ирлээ гингүүт одоо мод тарьж эхэлж байна гэж байгаа байхгүй. Тэгээ тэр мод тарьж эхлээд тэр хавьяага ингээ ногооруулаад эхэлсэн чинь модныхоос өдөрт сандал тавья гэдэг эхэлж байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг инжлээс бол нөгөө нодлон жарлыг өөрчилсөн айлууд инжил айгуу хөөрчлөлттэй байгаа. Бүр манай хашаа гоё болцсон, хашаанда тийм хин, ийм хин гэдэг яриатай. Дөнгөж инжил жорлонгоо өөрчилж байгаа айлууд бол нодлонгийн айлуудаас хартсан. Нодлонгийн айлууд чинь бүр зусаад, намаржаад, хаваржаад, өвлжөөд энэ жорлон чинь болдсон байх гэж мэдсэн чинь шууд инжлийн жорлонгоо өөрчилж байгаа айлууд бол шууд зоригтойгоор нөхөн жорлонгоо шууд шин жорлон тавиал нөхөн жорлонгоо шууд устгаж байна. Нодлонгийн айлууд нөхөн жорлонгоо ингээ запаасанд байлгаад байсан байхгүй. Тэгээ инжил одоо запаасанд жорлон нөхөн жорлонгоо байлгахгүй шууд болж байна. Булахтаа нөгөө хуучин чинь зүгээр л яаж болохын, яаж болвол энэ жорлон чинь ариусхын гэдгийг мэддэггүй байсан. Манай сургуульч явсараад хүмүүс аягуулсан ойлгодог болсон. Одоо хүмүүс жорлонгоо буулъя гээл тамир бэлтгэл гэдэг бэлтгэлийн маань шууд аваад жорлонгийнхаа нөхрөө шууд хийгээл нөгөөх нь
өтгөн ялгцснуудаа бактериэр идүүлээл суулгаж байгаа шороо хийгээл булаал ингээл ерөөсө байгальд аймаар ээлтэй аргаар жорлонгоо булаас сурж байна. Тэгэхээр зэрэг жорлон бол одоо 300 жорлон өөрчлөгдсөн гэдэг чинь 300 жорлон булагдсан гэсэн үг. Тэр 300 жорлон руу одоо өрөө ус орж хайлж иргэн тойрноо бохирдуулахгүй болж гэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр бол энэ бол хүн харахад 300 жорлон өөрчлөд байгаа мөртлөө цаана аюулгүй олон хүмүүсийн амьдрал өөрчлөгдөд байгаа. Тэгээ энэ тоо бол хурдан нэмэгдэх баг. Ер нь танаа тэр жорлонгууд яаж одоо санхүүжүүлж яаж явдгийг хүмүүс одоо би зүгээр өөрөө чи ярьцгаас харахад нэг юм одоо ингээд гар утсыг бол ингээд лизингээр хүмүүс аваад байгаа шүү дээ тийм. Гэтэл жорлонг бол одоо тэрнээс чимтгэл юм шиг байлаа шүү дээ. Өмнө нь бол тэгэхэд тэнд бол жишээлбэл гар утс бол ингээд 2-3 жилийн дараа хугацаанд удахаар нөгөөдөг чинь тий ингээд тооцрогдчихдаг нэг. Хоёрдугаарт магадгүй тэр ингээл нэг өдөр мартахад хаягдсан шүү дээ тий. Гэтэл жорлонгоо өөрчилчихэд жорлон чинь танаа бүх гэрээ чинь бүх ариун цэврийн тий стандартын ямыг хангаад та нарын амьдралын тав тухыг нэмэгдүүлж байгаа юмд ямар ч асуудалгүйгээр яг тэр нөгөө лизинг шиг санхүүжилт хийгээд явчихад боломжтой гэдгийг нь бол айгүй харагдаад байгаа байхгүй. Тэгээ тэнд бол одоо жишээлбэл яг хэрвээ дэмжиж болдог бол ямар нэгэн санхүүгийн нэмэлт хөнгөлт үйлчлэгнүүд бол зүгээр юм шиг байгаа. Гэхдээ өнөөдөр эцээц тэр жорлонг ашиглагч нь тэр айл юм чинь өөрөө утсаа аваад өөрөө кайфтай байдаг болвол тэр жорлон гэр бүлэрээ бүгдээрээ ашиглаж байгаа учраас тэнд бол бодохгүй л өөрчилчмөр санагдсан надад. Тийм ер нь бол бид нар яг жорлон гэдэг тэр суултуур дээр бол лизинг байгаа. 800 мянган төгрөгийн суултуур байгаа шүү дээ. 880 мянга гэдэг одоо бүр дахиад нэг жах сайжирсан модельтай байгаа. Ингээд энэ дээр бол бид нар 20% урьдчилгаа авдیں۔ 160 мянган төгрөгийн урьдчилгаа аваад тэгээ 20 сарын турш сар тутам 32 мянган төгрөгийн ингээд хүүгүү лизинг. За энэ нь бол яг энэ одоо миний барьж байгаа энэ утасны л одоо үнэтэй адилхан. Тэгэхээр зэрэг айл бол яаж байгаа вөхөр 3 хүн утас барих гэхэд 3 утас авч байгаа байхгүй. 800 мянган утсыг 3-ыг авахлаар чинь 2 сая 400 мянган төгрөгийн утас авч байгаа. Тэгээд нэг нэгээрээ тус тустай хэрэгжилж байгаа. Нэг хүн тусам хүн болгон 800 мянган төгрөгийн хэрэглээтэй байгаа байхгүй. Жорлон гэр бүл дундаа 800 мянгаар авчин. Тэгээ гэр бүлийн 3 хүн хуваагаад хэрэгжилсэн. Тэгэхээр нэг хүнд ноогдож байгаа тэр хүний чинь зардал нь бол 290 мянга л байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг жорлон бол хүн тутамдаа хүртээмжтэй дээр илүү хүн тутамдаа хямдхан ноогдож байгаа хэрэглээ байгаа. Нөгөө талаас бол энэ манай жорлонгийн ашиглалт нь айгүй нөгөө хямдхан. Жилдээ ерөөсө 15 мянган төгрөгөнд л ашиглалтын зардал багтана. Тэр 15 мянган төгрөгөнд нь жилийн хэрэгцээний үрцчин багтана, жилийн хэрэгцээний уут нь багтана. Тэгээ бусад юм нь ерөөсө үн төлбөргүй байдаг байхгүй. Хүний өөрөө ингээд тэгээд нөгөө угаалга цэвэрлэгээ нэгээд их ус ороод байхгүй, энийг ашиглах гэж ус орохгүй, тэгээд нэмж ингээд нөгөө зардал байхгүй. Тэгэхээр зэрэг нэмэлт зардалгүй ийм тогт тухтай жорлон учраас дээр нь цэвэрлэгээ нь амар амархан учраас хүмүүс энийг айгүй ойлгодог болоод байгаа. Ер нь бол санхүүжилтийн хувьд яаж хийж байгаа вэ гэхээр иргэдтэй бол анханаас нь сургалтандаа бүгдийг хэлжсэн. Хинч танд зүгээр жорлон өгөхгүй шүү. Хүнээс зүгээр жорлон авах юм бол та өөрөө цэвэрлж чадахгүй шүү. Танд жорлон өгсөн хүн чинь таны жорлонг цэвэрлэхгүй шүү. Таарахгүй технологитой цэвэрлж болохгүй жорлон бити хүнээс зүгээр аваарай. Яг өөрөө цэвэрлээд яг өөрөө ариун цэврээ сахиж чадах жорлонгоо өөрөө худалдаж аваарай гэж бид нар сурталчилдаг байхгүй юу. Тийм учраас бид нар хүмүүсийг бол гол хөрөнгө оруулагч гэж харж байгаа. Жорлон өөрчлөх, Монголыг өөрчлөх, хотоо өөрчлөх гол хөрөнгө оруулагч нь хүн өөрөө, гэр бүл өөрөө. Тэгэхээр зэрэг гэр бүл тулгуурсан ийм модельээр бид нар явж байгаа. Тийм. Зөв. За их сонирхолтой юм ярьчлаа тий. Харин тэр сая тамир бэлтмэлгээ хэлчихлээ шүү дээ. Тэр яадаг гэдэг. Тэр болохоор нөө бактери байхгүй юу? Одоо манайд чинь биотек гэж нэг одоо салбар үүсчихэд байна шүү дээ. Одоо ер нь бол биологийн 121-р зуун бол биологийн зуун, биологийн аргаар бүх юмыг шийддэг болж байна. Биологоо ойлгосон үндэстэн бол цэцгэлнэ гэж бичээд байгаа шүү дээ. Тэгээ бид нар чинь биологийн компаниг ерөөсөө анханаас нь дэмжсэн байхгүй юу? Ерөөсөө жорлонг бид нар анханасаа био хэлбэрээр авъя. Хими юмыг бид нар цэвэрлж чадахгүй туулгал руу оруулаад байна. Хими юмдаа эргэж өөрсдөө хордоод байна. Тийм учраас хим дээр тулгуурлахгүй биологи дээр тулгуурлаж шийдлүүдээ, технологийн шийдлүүдээ гаргая гэд. Тэгээ анханасаа бид нар био жорлон
одоо зах зээлд нийлүүлсэн. Био жорлонтойгоо холбогдуулаад бид нар хүмүүстэй шууд биологи зааж эхэлсэн. Биологид жорлон дээр ямар биологи бид нар ойлгох шаардлагатай вэ гэхээр микробиологи ойлгох шаардлагатай. Бүр нянгууд яаж амьдардаг юм бэ гэдэг тэр микро орчны биологийг ойлгох шаардлагатай. Тэгээ бид нар хүмүүстэй ингээд наацхан микробиологи хичээл заасан баггүй. Таны жорлон дотор байгаа баас чинь органик материалтай. Энэ органик материалыг чи иддэг, уудаг, шороо олгодог бактери байд юм аа. Тойролын бэрхчин баг баялаг байхгүй. Тийм бактери байд юм аа. Тэрийг чи иддэг сайн бактериуд байд юм аа. Тэр сайн бактериудыг чинь үржүүлээд ингээ идэвхтэй энэ бактериудын цуглуулад байгальд байгаа хамгийн манлайлагч идэвхтэй бактериудын цуглуулгаар ингээд тамиргээ бэлтгэл бэлтгэсэн үйлдвэр байд юм байна. 10 хэдэн жил ажилласан юм үйлдвэр байд юм байна. Энэ үйлдвэрийн тамир гэдэг битэмлийг ашиглаад энэ бааснуудыг чи идүүлээ шороо олгочтой юм байна гэдэг ингээ хичээл дээр заасан. Тэг хүмүүс ингээд энийг аягуулсан авдаг. Тэг бид нар биотекийн 2 компаниг манай жорлонгоо өөрчлөлт төслийн хүрээнд сурталчилсан. Нэг компани Bioondrag гэдэг компани, нэг компани TGNR гэдэг компани. Хоёулаа дунд зэрэглэлийн, хоёулаа ингээд Монголд бактери үйлдвэрлэдэг компаниуд баггүй. Хоёулынгийнх нь бактери жорлонгийн баасыг сайн идэнэ. Нэгнийх нь бактерийн жига бактери гэдэг бүтээгдэхүүн байгаа. Нэгнийх нь бактери нь тамир бэлтгэл гэдэг бүтээгдэхүүн байгаа. Гэхдээ бүгдээрээ сайн одоо зах зээлд аягүй сайн одоо перформанс сайтай одоо юутай борлуулалт сайтай хүмүүсийн хэрэгцээг сайн хангаад ингэ явж байгаа байхгүй. Тэгээ бид нар тамир бэлтгэлээр илүү одоо сурчлагааг сүүлийн 19 онд хийсэн. Жига бэлтгэлээр бол бид нар 18 онд сурчлагааг их хийсэн. Одоо 20 оны бидний зорилт бол тамир жига аль нь те зах зээл дээр ингэ танигдсан учраас одоо бид нар аль альнийг одоо та нар хэрэглээд энэ жорлонгийнхоо нүхийг ариутгаж булаа. Одоо тэр нөгөө биднэрт муухай харагдаад байгаа тэр ялгц чинь тэр бактериудтай гоё амтайхан идэх юм байд юм а тэрийг идүүл гэдэг байхгүй. Тэр одоо жорлонгоо өөрчлөөгүй байгаа төхөн жорлонтой айлууч гэсэн тэр тамир бэлтгэлийг шууд хэрэглээд одоо бас байж болох юм шүү дээ. Шууд одоо бид нар бол нөхөн жорлонгоо сольж амжаагүй айлуудыг бол тамир бэлтгэлийг 1 литрээр савлаатай идэв. 10 литр усанд найруулад тэгээ жорлонгийнхаа нүхний 1 болон луу хий гэж байгаа байхгүй. 1 болон луу бөөнд нь хийн гэж тараад цацаж ихгүй бөөнд нь хийн. Тэгээ тэр бөөндөө байгаа бактерийн колон чинь бөөнөрөө үржихтэй тэр жорлон доторх ялгцыг идэж үрж штэ. Тэгээ жилдээ нэг 2 удаа хийцэн байх хэрэгтэй. Хавар нэг хийгээд намар нэг хийгээд. Тэгэхэд бол тэр бактери идээд тэр өтгөн ялгцыг бол багсгаал идэх. Багсгаал доош нь суулгаад идэх. Тэг яа. Нэг одоос бараг нэг 10 гаруй жилийн өмнө яг энэ одоо гэр хороолт байгаа энэ одоо жорлонгийн асуудлуудыг бас зэгслэх талаар би нэлээ жоохон оролж ирсэн байхгүй юу. Тэгэхэд яг ингээд яг энэ чиглэлээр хийж байгаа үүсгэл санаачлагууд ингээ бүгдийн цуглуулад нэг үзэсгэлэн зохион байгуулад тэгээд тэр үзэсгэлэн дээр нэг Канадын нэг хүн явж исэн. Тэгээд тэр хүн болгоны септоник гэдэг нэг бүтээгдэхүүн учраад тий. Тэгээд тэр септоникийг болохоор ингээд яг нөхөн жорлонтой айлууд одоо хийчихээр юм жижигхэн юм кофений юу шиг юм пакеттэй юм байсан. Тэгээд тэрийг ингээ хийхээр нөгөө яг тэр саяын задралын процессыг явагдаад тэгээд ерөөсөө 0 тэр нөхөн жорлон доторх юмнууд үнэргүй болоод тэгээд зөвхөн шингэн болж хувираад тэгээд шингэн өөрийг шингэдэг нэг тийм технологи ярьж исэн байхгүй. Тэгээ одоо тамир яг л тэрийг тэгээд сүүлийн үед тэр септоникийг би ерөөсөө харахаа байчаад байгаа. Тэгээ одоо байдаг юм уу юм. Тэгвэл яг тэр тамир бэлтгэл чинь тийм үүрэг гүйцэтгэж байгаа юм шиг. Одоо ерөөсөө тэр чинь л анхны манад орж ирсэн анхны био бүтээгдэхүүн байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг тэр септоникийг манай нутгийн шийдэлчихсэн тухайн үед авч одоо юуны айлуудад гачууртын айлууд зайсангийн айлуудын жорлонд хийжсэн бид төслөөр хийжсэн тэрийг. Тэгэхдээ би тухайн үед ер нь бол би ингээд жорлонгийн төсөл рүү нэг тийм ухаантай модель хийгээл ингээд гоё амжилтанд хүрчээд байгаа юм биш. Ерөнхийдөө бол нутгийн шийдэл гэдэг төрийн бас байгууллага 2007 онд байгуулагдсанаас хойш жорлон хийсэн. Тэгэл эхлээл тэр септоникийг манах төслийн мөнгөөр авч айлуудын жорлонд хийж үзчихсэн. 500-аад жорлонд хийжсэн шүү. Бүр тэрэлжийн амралтын газруудын жорлонд хүртэл хийж үзчихсэн. Тэгээ сүүлдээ бид нар жорлон барьж үзчихсэн. Жорлон хүмүүст барихыг зааж өгч үзчихсэн. Тэгж нэгээд үзчихэд бид нар юу ойлгосон бэ гэхээр яаж ч төслөөр хүнд үнгүй жорлон өгөөд жорлон өөрчлөгдөхгүй байна гэдгийг ойлгосон. Тэгээд одоо зах зээл маань л энэ төр хөдлөхгүй бол бизнесийнх маань л энэ төр мөнгө олохгүй бол бизнесийнх маань л айл болгонд хурж энийг бүтээгдэхүүн болгож хүргэж өгөхгүй бол энэ зүгээр төслөөр нэх ариун цэвэр сахигчдаггүй байна гэдгийг ойлгоод тэгээ манайх бол сүүлийн одоо жорлонгоо өөрчлөлт гэдэг төслөө ихтэй анханасаа бизнес модель болтол нь энийг хөгжүүлнэ гэдэг ийм зорилттой шууд явсан байхгүй. Тийм. За одоо хоёлаа юу яа? Нөгөө
идэвхтэй иргэн байх. Иргэдийг яаж одоо тухайн суурин газар амьдарч байгаа хүмүүс өөрсдийнхөө амьдралын гэдэг юм уу те хэм хэмнэлийг зөв байж тавтай тухтай сайхан амьдрах тэр амьдралын орчин гадаад болон дотоод орчин бий болгоход иргэн яаж идэвхтэй байх ёстой юм. Тэрийг яаж итвэгжүүлэх ёстой юм. Өөрөөр би бол энд ингэж харддаг. Оролцсон гэж ярьдаг тий. Нөгөө талаас оролцуулна гэж нэг үг байгаа ш тий. Тэгэхээр иргэн идэвхтэй байгаад оролцох гээд байхад нөгөө талаас нь оролцуулах механизм нь байхгүй болохоор нөгөө оролцоонд бүрэлдэхгүй байгаа байхгүй юу тий. Тэгэхээр энийг юу нь яаж ингэж одоо зохицуулах зүгээр гэдэм бэл. Ер нь бол нэг нөгөө аливаа юм чинь нэг дадлах туршлагатай одоо тэмцээнд орохдоо ч гэсэн амжилт гаргахын тулд дандаа ингээд нэг бэлтгэл хийдэг шүү дээ тий. Бэлтгэл хийж байгаа л тэмцээнд орохоор хүн чинь медаль авдаг үстэй. Яг тэрэн шиг нөгөө нийгмээрээ ингээд идэвхтэй иргэний сайн оролцоотой бай гэвэл дадлагын талбарууд айгүй хэрэгтэй юм билээ. Дадлагын талбарууд. Тэр дадлага нь юу вэ гэхээр одоо нөгөө физикийн хуульд би бодоод байгаа юм л да. Инерцийн хууль гэдэг хууль үүдэх шүү дээ. Аливаа нэг одоо объект те 50 төлөвт байх юм бол 50 төлөвтөө л үргэлж байгалах инерцтэй. Хэрвээ аливаа би хөдөлгөөнд орших юм бол цаашдаа үргэлж хөдөлгөөнд орших инерцтэй байдгаа гэд те. Яг тэрнтэй адилхан бид нар иргэн өөрөө бүх талбарт идэвхтэй л байх тийм инерцийг бий болох хэрэгтэй юм шиг л энэ хотын одоо химэл гэдэг утгаас нь ярьж штэ. Тэгэхээр та нар инерцтэйгээр та нар одоо хөдөлж байгаагаар та нар хөдлөөдөө би зүгээр суужээ гэд нэг хэсэг нь суугаад нөгөө хэсэг нь хөдлөөдөө суух инерцэнд давчаад байгаа байхгүй юу? Бүгд ингэ хөдлөөдөө хөдлөх инерц нь хотдаяараа давчих байхгүй. Тийм учраас би бол хүн болгон тодорхой хэмжээнд хөдлөх инерцтэй болмоор байгаа эхлээд. Тэгэхээр зэрэг өөрийгөө эхлээд хүн ажиглаад би хөдлөх инерцэн дээр байна уу? Суух инерцэн дээр байгаад байна уу гэдээ өөрийгөө ажиглах хэрэгтэй. За би бол их хоттой хувь нэмэр оруулахын тулд би өдөр болгон хөдлөх инерц дээр байгаа. Юун дээр би хөдөлж байгаа гэхээр би нэгдүгürt би галтгоон дээр хөдөлж байгаа. За байранда галтгоондоо манад би гэртээ ногоо арилгалаа. Ногоогоо би дандаа тусдаа ногооныхаа хальсыг дундаа тусдаа ингээд тавганд хийж, цаасан тавганд хийж тавьж байна. Ороо тэрийг ингээд хөшгөлөд миксердээд бокаши гэдэг ингээд нэг хүнсний хог агдлыг цуглуулах савндаа хийгээд дарчиж байна. Тэр даршилсан саваасаа би шингэн бордоо авчиж байна. Тэрнийхээ даршилсан сав ингээд эсээд ингээ ханаад ирэхээр нь бордоо шулах савнд тэгээд би хутгachиж байна. Тэр бордоо шулах савнаасаа би шуудагаар нь хөрсний бордоо гаргаад авчиж байна. За одоо би яг хашаандаа бол одоо би ийм инерцтэй. Хог хаягдалгүй амьдардаг инерцтэй байна л да. Тэгээ одоо мах шүл одоо ясмас энтрийн хогийг бол бүгдийг би гялгаруутанд хөлдөөгчөндөө хийчихэж байна. Хөлдөөгчөндөө цуглуулж жаад уут дүрхээр нохоотой айлд өгчөж байна. Ерөөсөө би хогийн сав руу хийхэ болсон. Тэгэхээр хогийн савнд бас өшөө давхар аавна гэж байгаа хүмүүст хэрэгтэй гялгар уутнуудыг тусна ангилж байна. Картон цааснуудаа тусна ангилж байна. Одоо боотлуудаа тусна ангилж байна. Одоо ингээд хүнд өгж болох бүх юмыг тусна ангилж байна. Ингээл яг хайх хог бол нэг багасж байна. Тэгээ би бол одоо 1-р сараас эхлээд одоо хүнд юм номлох яах вэ? Өөрөө бас хийх инерцтэй, хөдлөх инерцтэй байгээд галтгоондоо бол маш их хөдлөх инерцтэй байгаа. Тэгээ одоо ингээд миний энэ инерц дараагийнхаа үнд ингээ инерц өгөх хэрэгтэй байхгүй. Тэгээ би чинь постолдог байхгүй. Би галтгоондоо ийм хийж байна. Бордоо шулах савндаа ийм хийж байна. Би чи орлон дээр ийм хийж байна гэж би бичээд байдаг байхгүй. Тэр нь дараагийн үнийг бас хөдөлгөх инерцэн татах гэдэг шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар яах хэрэгтэй вэ гэхээр одоо сая 500 мянган хүн амьдарч байгаа Улаанбаатар хот бол сая 500 мянган хүн хөдлөх юм бол асар том одоо резонанстай инерц үүсэх гэдэг шүү дээ. Тийм учраас бид нар зөв чиглэл рүүгээ бүгдээ хөдлөнө гэдэг бол нэг одоо асуудал нэгдүгээр текст асуудал хоёрдугаарт энэ нь өөрөө өвлөгдөж уламжлагдчих хэвээр. Оюун гэрэл гэдэг хүн амар гоё ажилсаг байжгаад хүүхдүүд нь ажил сурахгүй бол тэгэл хотын соёл дараагийн үе дээр алдагдчихдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ер нь соёл гэдэг юм яах хэвээр яаж үргэлжилдэг вэ гэхээр өвлүүлжээж л үргэлжилдэг. Дараа үедээ дамжуулжээж л үргэлжилдэг. Тийм учраас эргэн тойрныхоо хүмүүст заах, сургах, дамжуулах гэдэг ажлыг хийдэг. Тэгээ дамжуулж явах хэвээр би юу анзаарч байна вэ гэхээр за энийг бол би хийж чадаад байна. Харин энийг манай хүүхэд хийж чадахгүй юм байна. Тэр хүүхэд хийхэд илүү хялбар бас механизмыг яаж олох вэ гэдэг ингээд олж одоо механизмыг харж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хүмүүс нөгөө юмаа өвлүүлэн дамжуулан соёлоо өвлүүлнэ гэд бодоод ирэхээр ганц өөрт болж байгаагаар биш дараагийн үедээ бас болох боломжийг одоо тавьж өгчих хэрэгтэй юм билээ. За энэ бол зүгээр гэр бүлийн хүрээний асуудал. Зүгээр томоохон хэмжээнд асуудлыг бол ярихад ер нь бол асуудлаа бид нар илүү олон жилээр одоо амьдрал үргэлжлэнэ гэж бодож асуудлыг төлөвлөж сурах хэрэгтэй юм билээ.
Мөнгө байгаа дэр өнөөдөр энийг хам хом хийчи. Маргааш мөнгөгүй болонгууд нурдаг. Тийм л юм одоо хотыг бол нураагаад байгаа байхгүй юу? Мөнгө байгаа дэр гэл хэдэн боржор солиод идэг. Маргааш хойтон мөнгөгүй болчихлоор яах юм? Ус одоо бороо орохоор нөгөө яах юм гээ нөгөө олон боржорны чааж байгаа нөгөө ус мус ч үерлэл эхэлдэг. Тэгэхээр зэрэг амьдрал үргэлжлэнэ, амьдрал тасралтгүй үргэлжлэнэ. Өнөөдөр бид нар мөнгөтэй байлаа гэд баярхаад ингээд том юм хийх нь чухал биш. Ирээдүйд хүүхдүүд мөнгөгүй болчвол дараагийн үеийнхэн мөнгөгүй байсан ч гэсэн энэ хот гоё хിവэрэ яаж байх вэ гэдгийг л бодох хэрэгтэй билээ. Тэгэхээр зэрэг амьдрал удаа үргэлжлэхэд тэр удаа үргэлжилж байгаа амьдралын турш багахан зардлаар гоё амьдраад байх тийм шийдлүүд л одоо хамгийн урт настай шийдлүүд болох байх гэж бодоод байна. Тийм учраас бид нар ч нөгөө жорлонгоо сонгохтооч тэр пассив хаусаа сонгохтооч тэр юун дээр айгүйх анхаардгүй бол авахд хэдэн төгрөг байх нь чухал биш ээ. Энийг бол яаж игээ бид нар моргэж энтерт оруулаад лизинг энтерт оруулаад хүний карманд нийцүүлж болно. Ашиглахад л хямдхан байх хэрэгтэй. Ашиглахад хямдхан байх хэрэгтэй, цэвэрлэхэд амархан байх хэрэгтэй. Энийг цэвэрхэн ашиглаж болохуц ийм урт удаан амьдралыг энэ баталгаажуулж явах хэрэгтэй гэдгээр нь л их харж байгаа. Яг үнэн тийм. Одоо ерөөсөө энэ манай Улаанбаатарт ингээл томоохон барилга байгууламжид бий болж байна. Зам харгуу бий болж байна. Энэ бүхэн яг нөгөө тууц хайчилж явах үедээ гой харагдаад цаашдаа 10 жил 20 жил тийм байх хэрэгтэй байхгүй юу? Тийм. Тэгэхээр өнөөдөр санхүүгийн механизм дотор жишээлбэл үл хөдлөхөрөнгийн зээл гэх чинь тухайн зээл чинь үл хөдлөхөрөнгийн зээл бол дандаа урт хугацаатай байдаг. Урт хугацаатай байна гэдэг нь урт хугацааныхаа туршид нөгөөх маань үн цэний алдахгүй байх хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгэхээр үн цэний алдахгүй байхын тулд нөгөө туу цайжлахад байсан чанараа хадгалж ээж гэмээж нь тэр нөгөө юу чинь те сайн байх хэрэгтэй. Тэр нь хоёр талтай. Нэгдүгээр бүтээн байгуулсан хүмүүсийн ажлын чанар, технологи, нөгөөх нь тэрийг ашиглаж байгаа хүмүүсийн одоо яг байнгын ашиглалт үйлчилгээний чанар байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр байнгын ашиглалт үйлчилгээний чанар нь өөрөө хүнд хэрэглэхэд хялбар, ашиглахад одоо хямд төсөр тийм байж гэмээж нөгөө юм маань өөрөө урт насалдаг. Тэгэхээр яг одоо та нарын одоо өөрөө чи хийж байгаа зүйл бол та би бол санал нэг байна те. Бүр маш зөв энийг бол манай одоо энэ хот байгуулж байгаа, хот төлөвлөж байгаа. За хотын энэ бүтээх одоо үйл ажиллагаанд оролцож байгаа бүх нэгчүүд энд анхаарах хэрэгтэй. Өнөөдөр яг нөгөө ипотекийн зээл гэл ингээл ярьдаг энэ зээлүүд орж байгаа тэр цаад зээлийн барьцаа болж байгаа зүйлийн маань чанар ямар вэ? Би ганцхан нэг жишээ хэлье. Улаанбаатар хотын инх тайвны гудамжинд одоо уржигдэр болсон үйл явдал. Миний одоо нэг хуурай эгч маань сайхан машин дотор явж байсан чинь нөгөө траншины нөхөйдөг шүү дээ. Тэрэн дээр таараагүй таг тавьснаас болоод машин ойж буугаад тэгээ тэр хүн одоо нуруугаа хугалцсан хэвтэж байна. Оо яа. Нуруу нь хугалцсан одоо ингээд тэгээд яаж байгаа юм гэхээр энэ дахиад бидний нөгөө энэ хотод нөгөө өөрөө хэлж штэ идэвхтэй иргэн байх хэвээр. Өнөөдөр та зүгээр жирийн тэр хотын үйл ажиллагаанд оролцдоггүй ч байсан та өөрийнхөө байгаагаараа та тэнд амьдарч байгаагаараа та оролцоод байгаа хгүй. Тийм учраас тэр тусмаа тэр замыг тавьсан хүмүүс. Тэр одоо траншины нөх явж байна гэдэг чинь тэн дээр ямар нэгэн одоо хоолой шугам хоолой явж байгаа төлөвлөсөн байж тээ. За яг хөө тэн дээр төлөвлөж болно л доо. Ер нь ихтэй ер нь зам дээр бол тийм ер нь бол төлөвлөдөггүй. Гэтэл одоо манайх төлөвлөсөн байна те. За төлөвлөсөн юм маань таарсан таг тавиагүй шүү дээ. Тийм. Таарсан таг тавиагүй болоод хүн хохирч जैन те. Тэгээ одоо яах вэ? Хинт хэлэхүү гэд ингэ сууж байна. Тэгээд одоо нэг юм бас явган хүний замууд гэл ийм гяласан юм тавиал тэр нь тэгэл явандаа каток болдог. Тэрэн дээр нүчнөө хүн ингээл гараа хөлөө илдүү юм агуулдаг. Тэгэл ингээл хугалцсан харинтын одоо ингээд юу болцсон юм бэ? Хил амл болол хуурчлаа. Хил амнаас боллоо гэдэг мохор сүсгээ яриа л тэр. Гэтэл тэрийг тавьсан хүмүүс ямар ч хариуцлага хүлээдэггүй. 2-3 жилийн дараа нөгөө замныхын дээдлийн нөгөө гялаас өнгө нь хуурал доторх цементүүд нь гараал ингэж явдаг. Тэгэхээр яг би энд юу хэлэх гээд нэхэр хариуцлагагүй те одоо тэр идэвхтэй биш хариуцлагагүй байгаа үйлдэл маань бидэнд ингэ дандаа ийм бидний хөгжлийн хурдыг сааруулж байгаа юм бас
харамсалтай юм жишээ ухрах тойрог бий болгоод байна тий. Ингэмэргүй одоо ингэж ухарч тэгэж эмнэлгийн зардал гаргаж яснаас уул нь уршаа явмаар байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо тэр хүн л одоо би нэг лав 2 сар хэвтэх байх гэж байгаа. Үгүй тэр чинь тэр 2 сар хэвтэх хүнийг эмчлэх зардал тэр хүнийг сахихгүй юм чи давхар зөндөө юм болж тэр зүгээр л нэг аюул жижигхэн кейс юм шиг мөртлөө нийгэмд ийм хохирлтой байгаа. Тэгэхээр яг ийм би зүгээр оюун гэрлийг өнөөдөр ураад ярьж байгаа нь юу гэхээр бүр идэвхтэй иргэний аюул том жишээ байхгүй өөрөө. Тийм хүн зөндөл байгаа л да тий. Гэхдээ одоо энэ ингээл хоёр биенээ магтаад унлаа гэх вүлээ. Тэгээд уучлаарай тийм бол байхгүй. Гэхдээ ер нь бол бид нэр идэвхтэй иргэн байна гэдгийн учир болвол ерөөсөө саяхан одоо өөрийн чинь хэлснээр тэр зөв инерц одоо давлгаалж тэр зөв инерцээр өгдөр бид нэр өөрөөсөө хэмээр байгаа байхгүй. Та нөгөө инхээр ихч нэг юу яжсэн шүү дээ. Нэг хуримтлалын бүлэг үүсгүүлж ирсэн шүү дээ. Тэр бол одоо асар том идэвхтэй иргэдийн тэр чинь одоо яг миний нөгөө нэг хөдөлгөөнд тэр инерц үүсгэх гэх. Тэгэхээр иргэдийн бүлэг нь өөрөө бүлэг үүснэ гэдэг чинь айгүй том процесс. Ер нь community буюу тийм бүлэг үүснэ гэдэг чинь айгүй том процесс. Тэр процесс яагаад том процессд ордог вэ гэхээр нөгөө тэр бүлэг дотор байгаа бүх хүн нэг зүг рүү одоо хөдөлж эхлэнэ гэдэг чинь айгүй том шийдвэр гаргалт шүү дээ. Тэгэд тэр шийдвэр гаргалтыг цөөхөн хүрээндээ орцсондоо байрандаа гудамжиндаа ингээд хороондоо ингээд хийжээж бас хотын инерц томорно. Тэгэхгүй бол нөгөө дор дороо нэг иргэн итгэвтэй байх бас хангалттай биш. Тэгэхээр зэрэг маш олон нөгөө community-гийн хүч буюу тэр иргэний нөхөрлөлийн хүч энэ хотыг бас урьдчилуулах хэрэгтэй юм бэл. Тий 2006 онд биш үү гэр хорооллын хөгжилд олон нийтийн оролцоо гэдэг ийм үндэсний том чуулган зохион байгуулсан юм би. 3 өдрийн нөөб тэгэл гадаадын зөндөө хүмүүсээ өөрж мураал ингээл тэгэл тэр бол яасан гэхээр Монгол улсад иргэдийн үүсгэл санаачлагаар бий болцсон нөхөрлөлийг чиглэнэ үү, бүлэг гэд нэрлэнэ үү, хамтрал гэнэ үү юу гэдгийг тэр бүх одоо хүмүүсийг 18 аймагаас 21 аймагаас урьж авчираад тэгээ бид нэр 3 өдрийн үндэсний чуулган хийжсэн байхгүй. Тэгээ тэн дээр би юу хүсэж тэрийг хийсэн бэ гэвэл шүү дээ. Намайг айгүй олон хүмүүс чи их хурл дэвших гээд байгаа мó гэж асууж гисэн тий. Тэгэхээр миний ерөөс тийм толгойд бол байгаагүй. Миний зорилго бол энэ олон үүсгэл санаачлагууд маань тусдаа жоохон байхаар тий жижиг байхаар нийлээд хамтраад бие биенээсээ туршлага судлаасаа нэг хоёрдугаарт энийг төр засаг тий олон улсын байгууллагууд за тэгээд энэ орон нутгийн захиргаад тий төрийн бус байгууллагууд анхааралтай аваад энэний төлөө хамтарч ажилласаа энэ одоо үүсэт байгаа бойжод байгаа юмыг ингээд жоохон ингээд дэмжиж өгөөсэй гэж нэг нөгөө төвөр их дэмжсэн эхлээд дэмжчихэр цаашаа явдггүй. Тэгэхээр эхлээд хүмүүс өөрсдөө нэгдээд тодорхой хэмжээний одоо үр дүнд хүрээд өөрчлөлтүүдийг өөрсөндөө оюун санааны болон биетний ямар нэгэн өөрчлөлтүүдийг орчиндөө бий болгосны дараа тэрийг дэмжихэд тэр үйл ажиллагаа зогсолтгүй явдаг байхгүй. Тэгээ манай тэд нар ч бүр ингээд дархан гэхэд ингээд дархны хоримтлын бүлгүүдийн нэгдсэн холбоо, багнуурын нэгдсэн холбоо, тэ эрдэнтийн нэгдсэн холбоо гэл ингээд холбоонууд бий болоод дундаасаа 100 мянган төгрөг нийлүүлээд нөгөөдөл чи нөгөө өдөр болгон 100 төгрөг нийлүүлсээр байгаа мөнгө нь 20 сая 30 сая болцсон. Тэгээ нөгөө мөнгнүүдээсээ 100 мянгаыг нийлүүлээд дундын тийм сантаа болоод тэгээ тэр сангаараа одоо бие биендээ нөгөө нийгмийн чиглэлийн дэмжлэг үзүүлдэг, орон сууц барихт нь бариад өгчдөг, хашаагийн бариад өгчдөг ч юм уу. Тэгэхээр тэнд ингээд нэг орон сууцч нэг шалтай юм бариаггүй л байна. Хашаанчтай гэж тэр хийсэн бүтээсэн юмдаа биш хамгийн гол нь хамтын ажиллагаанд суралцж байгаа тэр процесс нь аягүй чухал гэсэн үг. Тэгэхээр одоо тэр дунд ч гэсэн яг тэр үед ч гэсэн бид нар яг энэ одоо үрдсээр жорлон хийдэг те 15 мянган төгрөгөөр бид нар хэдхэн хавтан нийлүүлээл тэгэл зөндөө айлуудад бид нар тэр жорлонг өөрсдөр нь хийлгэжсэн. Тий. Тэгэл ерөөсөө тэр үрдс хажууд нь үрдсний савтай тэгэл үрдсээ хийгээл тэгээ нөгөө тийш нэг газар ингэж бөөгнүүлээл тэрийг одоо бордоо болгодог бас тийм юм хийж үзчихсэн. Тий. Тэгэхээр яг өөрөө чи хэлж байгаагаар бол хувь хүнийг бий болгож байгаа гэр бүл дотор ээж аав хүүхэд тэр гэр бүл дотор байх хэвээр тэгээ тэр нэг дор суурьж байгаа хүмүүсийн хамтын ажиллагаа аягүй чухал байхгүй тийм байгаа. За маш их баярлалаа. Тэгээд одоо ингээд гэр хороололт
Одоо би бол ингээл бас гэр хорооллын нэг улаан фэн нөхгүй. Ингээд гэр хороол бол бусад ингээд энэ хөгжиж байгаа бусад орнуудын одоо суурьшлын жоохон ядуухан бүснүүдээс юугаар ялгаатай вэ гэхээр нэгдүгээр юуны орлогын холимог бүтцтэй, хоёрдугаар өөрийн гэсэн газартай, тэгээд цахилгааны хангамж сайтай, тэгээд тэр дунд юу ямар нэгэн тийм жижиг тийм нөгөө дид бүтцийн санаачлууд үшээ бий болоод айлууд ингээд бас хөөрхөн болоод ирсэн. Одоо тэнд явахаар ингээд нэг гудамж руугаа анхаарах тий. Гудамжиндаа хамтдаа өөрчлөлтийг хийх тийм зүйл өгүүлэгдээд байгаа. Нөгөө төвөр дид бүтцийг бол угаасаа энэ одоо томоохон тэр тухамшуулжны юмнуудыг тавина гэхэд өөрөө таруу байралтай учраас өшөө байрал нь бол айгүй ашиггүй байхгүй тий. Тийм учраас тэр бол дандаа индивидуалны буюу одоо та нарын яг гаргаж байгаа одоо салбарын цэрэг байгууламж бол яг та нарын шийдэл болчихж байгаа байхгүй юу. Халаалтын шийдэл бол одоо ямар л ямар хийж болж байна. Тэгэхээр одоо гэр хороол бол 97 онд шүү дээ тий. Бид нар би яг тэрэн дээр оролцож исэн. Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого гэдэг дотор орон сууцны тухай хууль гэдэг юм боловсруулад тэр дотроо гэр гэдгийг орон сууц гэж хүлээн зөвшөөрүүлээд тий. Тэгээд гэр хороол бол ирээдүйн Монголын одоо хамгийн хөгжилтэй хэсэг байна. Хаус хороол байна гэдэг тийм юм ингээд уриалжсэн байхгүй юу. Тэгэхээр одоо яг тэр зам руугаа явж байгаа. Тэгж байгаа. Тэгээд ингээл одоо 90-ад оны гэр хорооллын өнгө ямар байсан. Зүгээр дээврийн л харна тий. Дээврийн л харахад тэр байшингуудын өнгө, хэлбэр, дүрс тий. Тэр болгон өөрчлөгдөд байгаа байхгүй. Одоо дараагийн үе шүүд яаж юм хэр эрчим хүчний хэмнэлттэй байшин. Тий. Одоо нэг пассивээр орох гэдэг шүү дээ. Одоо яаж байшингаа эрчим хүчтэй хэмнэлттэй барьж ийж тэгээд баг төрш хэрглэж ийж байгаль орчинд сөрөг нөлөөгүй ишүү дулаахан тогтоо юм байх вэ гэдэг тий. Тэгэхээр одоо яг тэр зүйл рүү явж байгаа. Яг тэр зүйл рүү явж байна. Одоо бид нар яг тэр зүйлд зах зээлд одоо 11 сард бүтээгдэхүүн нийлүүлэх гээд байна л да. Одоо бол барьж эхлэх гэж байна. Нэг 10 айлын яг өмчийн газар дээр нь байшин барих гэж байна. Одоо хагас пассив хаус барих гэж байна. Тэгээ манай тэр дотроо жорлонтой угаацны асуудлаар одоо угаацны байгууламжтай дотор агаарыг цэвэршүүлдэг одоо агаар солилцогч механизмтай. Тэгээд дулаалгатай. Тэгээд дээр нь хэмнэлтээ зуухтай тэр хагас пассив хаусыг бол бид нар одоо ойрын үед барьж эхлэх гэж байна л да. Тий одоо бид нар бол материал татах шатандаа явж байна. Сайн бай. Баяр хүргэе. Бүр зураг төслийн энэ хаварцангаа л хийлээ. Тий хаварцангаа ээж тооцоог энэ хаварцангаа л хийлээ. Бидний хийж байгаа тооцоо бол яаж ашиглалтын зардлыг бага байлгах вэ гэдэг тооцоо хийж байгаа. Яг зөв. Жорлонгийн ашиглалтын зардал бага байна. Цахилгааны ашиглалтын зардал бага байна. Зуухны одоо хэрэглээ бол хамгийн цөөхөн сар ажиллуулахаар байна гэл дотор агаарын чанарыг бол хамгийн сайн байлгана гэл ингээл ерөөсөө дандаа тийм зорилго тавиал ашиглалтын зардал хямдтай байшин л бол бүх материал бүх юм тооцоогоо хийж байна л да. Юу эрчим хүчний хэмнэлтэд загвар орон сууцны төсөлгээд 60 сууцыг барих тийм одоо ажил Германы тэр нэг зээлээр явж байгаа тий. Тэрэнд би бас нэг сая 2 сар зөвлөх хийсэн баггүй. Тий. Тэгээд тэрийг бүр улам дэлгэрүүлэх тийм сонирхол бүр ингээд төрөөд манайх бол биднээс явсан гарна. Тийм байна. Тэгвэл танаа төслийг бас сонирхох хэрэгтэй. Манайх бол байшингаа барьчаад угаасаа презентац хийн. Нөгөө анхны бид нар чинь байшингаа барихтаа яг л яаж хийж байгаа вэ гэхээр нөгөө айлын зээл авна. Бас нөгөө жорлонгоо моргожоор өгж байгаатай адилхан, ипотекээр өгж байгаатай адилхан нөгөө лизингээр өгж байгаатай адилхан байшингаа ипотекээр өгнө. Тэгэхээр өөрийнх нь газар дээр байшин бариулах, өөрөө тэрнийхээ зээлийг төлөх, өөрөө байшингийнхаа урьдчилгааг төлөх айлуудтайгаа бид нар ярьцлагыг сонгоцсон байгаа. Тэгээд тэр айлууд маань санхүүжилтнийг тэр айлаас гарна. Зээлний нь бол эхний 10 байшингийн зээлийг бол Капитрон банк гаргана гэд манай төсөлтэй хамтран ажиллаж байгаа. Тэгээд бид нар Капитрон банкнаас одоо моргижийн зээл нь гарсан. Манай жидүүнүүд барьсан одоо тэгээ чанарын хяналттай тэгээд банкбл тийм одоо хаусыг бол бид нар хийж байгаа. Одоо яг өчигдөр бол бид нар нэг гэрээнд гар үсгэж сурлаа. Тэр нь сая одоо энэ барьж байгаа пассив хаусын шат дамжлаг болгоны чанарын хяналтыг хийх чанар шалгагч нар байна шүү дээ. Чанар шалгагч нарыг сургах, чанар шалгагч нарын одоо чанар шалгагч нарыг аптай холбох манай нөгөө жорлончон апаар явдгийг шүү дээ. Тэгээ жорлонгоо тэр чанар шалгалтыг ингээд нөгөө
технологи руу IT app руу холбох. Тэгээд нөгөө тэр байшинг барьж байгаа жидүүнүүд нь одоо хаанхын ч жидүү байлаа гэсэн манай чанарын системээр орж байшингаа барих, тэр сургалтуудыг хийх энэ төслийг бол бид нар өчигдөр одоо жидүүнүүдэд чанарын хяналтыг нэвтрүүлэх төсөлд одоо өчигдөр бид нар санхүүжилтийн гэрээ зурсан. Баяр хүргэе. Тэгээ одоо тэр чанарын хяналт маань бэлэн материалуудаа бид нар Капитал банкны санхүүжилтээр байшингаа босгох гэдэг энэ айлууд нь бол моргожоо төлнө гэдэг ингээд гэрээ нь ингээд бэлэн болцсон. Одоо бол бид нар яг ингээд угсралтын ажил руугаа ойрын үед орох гээл материал татах шатанд авчихсан. Ер нь бол зүгээр яг яриаг чинь сонсоод надад ямар сэтгэл төрөхөөр бодит санал санаачлагыг яг одоо ингээд яг өөртөө сэтгэл ингээл хийгээл зөв юм хийгээ явахад тэр өөрөө таталцлын хууль шиг ингээд бусдыг татдаг тийм тий. Тэгэхээр одоо бол бид нар ингээл төр засгаас ч юм уу одоо ингээл янз бүрийн арга хэмжээ хөтөлбөрүүд явагддаг боловч тэд нар чинь нөгөө яг тэр санал санаачлагыг өгүүлээд идэг байхгүй юу? Тийм юмыг өгүүлээд идэг. Тэгэхээр тэр өгүүлж байгаа тэр суур өөрөө одоо бий болж байгаа юм байна. Баярлалаа. Баяр хүргэе. Тэгээ та нарын бас энэ ажилд бас амжилт хүсье гэж бодож байна. Тэгэхээр манай нөгөө нэвтрүүлгийн бас цаг дуусахд өгч байгаа юм байна гэж би хараад байна л да. Тэгэхээр ер нь бол яг би зүгээр энэ нэвтрүүлэг болгон дээр бид нар юу ярьдгүү гэх ингээд нэг юм тийм түлхүүр өгөөдийг бас гаргаж ирэх сонирхолтой байдгийн. Тэгэхээр ингээд өөрөө чинь ярианаас ингээд харахад бол ерөөсөө л би айгуу тийм идэвхтэй байх гэдэг л үгийг л ингээд оновчлмоор санагдаад байна. Өөрөө гэж бодож байна. Инерц гэх үү? Инерц тийм ээ тийм. За тийм байна. Инерц юм байна. Тий. Суугаал гэвэл суугал инерцтэй байна. Хөдлөхгүй байла. Хөдлөөлөөл хөдлөх инерцтэй байна. Тэгэхээр инерцтэй одоо хөдлөх инерцтэй хот болъё гэх юм уу те? Тий, инерцтэй хот. Заяа. Гэхдээ энерч өөрөө суух энерч, хөдлөх энерч хоёр энерч. Тэгэхээр зэрэг бид нар бол нэг бие биендээ найдсан, залхуурсан, суусан энерчтэй хот биш. Динамик буюу хөдөлсөн энерчтэй хот болох хэрэгтэй л гэж хэлэх гээд байна л да. Тэгээд нэг хөдлөөд ихсэн битээ зогсороо. Энерцээрээ хөдлөөд байгаараа. Тэгээд дараагийнхаа суугаад байгаа хүмүүсийн суух энерцээс нь хөдлөх энерц рүү оруулаарай л гэж уриалах гээд байхгүй. Тий. Тэгэхээр за ийм гоё одоо хөдөлдөг энерчтэй хүн болгон гэр бүл болгон сум суурин газар болгон бүгд хөдөлдөг энерчтэй бай. Хөдөлдөг энерчтэй байж бид нэр суугаа газараа амьдарч байгаа орчноо тий гадаад болон дотоод орчноо бид нэр өөрчлөлтийг авчирна. Хүний амьдрах хугацаа бол багш тарьцангуй баг тий. Энэ багхан гэсэн хугацаанд бид нэр эерэг байж бусдаа эерэг зүйлийг түгээж тий аж аргалтай сайхан амьдрна. За аж аргалтай амьдарч эерэг зүйлийг түгээснээрээ бид нэр түүхэндээ дараагийн үедээ одоо бас тэр эерэг сайхан одоо амьдралын хийм юмлыг бол үргэлжлүүлнэ гэдэгт бол би эргэлзэхгүй байна. Тий. За тэгээд манай нэвтрүүлэг бол 7 хоногийн баг өдөр болгон бол FM радиогоор бол давтдаг. Яг лайваар бол 5 дахь өдрийн одоо орой 20 цагаас бол бас ингэж Шимэл радио гэдэг нэвтрүүлгээрээ бол та бүхэндээ хүрдэг байгаа. Ингээ та бүхэн бас манай нэвтрүүлэгтэй холбоотой их хотыг зөв хэмнэлд оруулахад өөрсдийн ямар санаа бодол байгааг бидэнтэй хуваалцсан байх гэж найдаж байна. Тэгээ ингээд оюун гэрлийнхаа энэ хийж бүтээж байгаа энэ зөв инерцээр явж байгаа энэ инерцийн урсгал нь улам одоо олон хүрээг хамарч олон өөрчлөлтийг авчраасаа гэж дамжиггүй өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Гэхдээ энд нь улам их амжилтыг бол хүсье. За тэгээд манай энэ нэвтрүүлэгт бас ивент итгэгч байгаа. За энд ингээд Amos гэдэг дент гэдэг юм шүдний имлэг. За тэгэхээр энэ шүдний имлэг бол өөр гандангийн хойно Монгол Улсын их сургуулийн урд тал 5 давхар саарл байрны 1 давхар байрладаг. За тэгээд онцлог нь юу гэхээр халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд үйлчилдэг, хүүхэд гэр бүл хөнгөлт үзүүлдэг. Тэгээд ийм маш их тийм чанартай ийм сайхан үйлчлэгээ үзүүлдэг энэ имлэг бол ийм 20% хөнгөлтийн картыг бол танд ингээд нэвтрүүлгийн баг хамт олноос бол өгч байна. Ингээд амжилт хүсье. Монголын үндэсний их сургууль баха тий. Тийм байна. Тийм Монголын үндэсний их сургууль тий. Их сургууль гэсэн би тий. Ийм байгаа. Тэгээд манай бас нэг ураа гэдгийг. Тэгэхээр энэ хотын соёл биднээс танаас гэдэг энийг хоёулаа цуг хэлдэг. За тий. За хэлээ. Энийг хотын соёл биднээс танаас. За их баярлалаа.